бүхэндээ өрхийн тариаланч хөрөс өрөнгөөсөө одоо хэрхэн хөрсөө найруулдгөө юун дээр анхаарах вэ? Үрслэг яаж хийдгийг одоо асууж зөвлөж өөрийнх нь туршлагын талаар та бүхэндээ төлөвлөе гэж бодоод Хүжээгийнхээ ажлын байран дээр ирсэн байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан урсцгааж гинөө. За ер нь уламжлалт аргаар хөрсийг хэрхэн бэлддэг вэ? Тэр бас их сонирхолтой байх. Одоо эдгээр орчин үеийн хөгжөөд те хөрс бэлэн хөрс зардаг болсон байна. Хөрсний бүрдлүүдийг зардаг болсон байна. Хэрхэн яаж найруулдаг вэ те? Тэр хоёрын ялгааг бас хэлж өгөөч ээ. За одоо нэг 7-8 жилийн өмнө энэ хөрс юм ер нь жоохон ховор үед бид нар нөгөө байга нөөц болцсон дээр тулгуурлаад хөрсөө бэлддэг гэсэн. А тухайд өгөн сайхан болдог байсан. Ер нь ингээд ажиглаад хажаахан хүнд маягийн болоод идэг. Тэгтээ болохгүй бол биш. Тэгэд уламжлалт дараагаар байга юм дээр одоо хөдөөнийх нь ч юм уу орон нутгийнхан яг тэр аргаар яаж хөрсөө найруулдаг вэ гэдгийг би одоо та бүхэнд харуулж үзүүлье. Энд болохоор хар шороо, бууз, илс гэсэн аргаар би 3 найрлагаар ингэж найруулж хийдэг байсан. Хүнд гэдэг нь яг ямар утгатай? Хүнд гэдэг нь ерөнхийдөө ингээд урамлын нөгөө нэг үндэс ингэж тэлхэд жаахан саадтай байрын тийм нэгт хөрс болоод идэг. Үндэсний хөгжил нөлөөлдөг. Үндэсний хөрсөд тийм чууд жаахан муугар нөлөөлдөг. Байсан байж магадгүй яг тухайд бол болоод л байсан. Тийм. За би болохоор та бүхэнд үзүүлэх гээд ингээд 3 найрлага бэлтцсэн байгаа. За. Энэ хар шороо, бүр сайхан ингээд шигшсэн хар шороо. Энийг бид нар ерөнхийдөө юмныхаа нэг 60% гэж тооцсон. Одоо та хүрзээр хэмжижээвэл 6 хүрз гэсэн үг. Одоо энэ ямар саунд хийх чинь тэрүүгээрээ дүүргэнэ гэсэн үг шүү дээ. Би одоо эндээс 6 юм аяг хар шороо хийчихье. За ингээд 60% гэж тооцсон шүү дээ энэ чинь юмныхаа. Гурав. Ингээд 4. 5. За 6. За одоо 30% нь бууцаа юм хэвлээ. Одоо тэгэхээр энэгээ 3 утгаад хийчихнэ гэсэн үг. Хүрзээр хэмжүүл одоо 3 урз бууцчих юм уу. Сайхан нарийн шигшсэн байх хэрэгтэй. Бууц нь бол элээ олон жил болсон. Яг очиод гიშгэхэд бол ингээ хар шороо байдлаар харагдах юм хэмжээтэй. За ингээ 3 бууц орлоо. Би ингээ илс бэлдсэн. Илсээр ингэж хөрсөө сэрүүлдэг. Ингэж уламжлалт аргаар бид нар хөрсөө бэлддэг гэсэн. Энийгээ сайхан халиад ингээ багсарчдаг. За тэгээд одоо энэ хөрснийхээ хамгийн гол нь бид нар чигийн тохируулна гэж нэг юм байгаа. 75% чиг гэж ярьдгийг. Гэхдээ тэрийг одоо бид нар нөгөө хэмждэг багж маргаж байхгүй тохиолдолд бас нэг хэмжих харга бол байгаа л да. За энэ бид нар хөдөө орон нутагт байгаа үед энэ хөрсөө ариутгах заавалжгүй шаардлагатай. Тэр бид нар яаж ариутгах вэ гэхээр час халуун босламгаа халуусаар ингэж усалцдаг. Тийм. Ингээд усалчихна. Тэгээ нэг цагийн дараамаараа яг энэ хөөрэ шороонд бол чигийн шингээд айгүй гоё болдог. Пито спрей хийгээгүй юу? Пито спрейнийг би дараагийн нөгөө нэг орчин үеийн хөрс найруулахад халуус суслахгүйгээр пито спрей хийж болно. Энд бол би түрүүн жоохон хийцээ. Тийм. Час халуусаар ингээ усалчдаг. За ингээд нэг 20-30 минут босны дараа энэ чиг ингээ сайхан юуж ороод, шингэж ороод одоо нөгөө 75% чигээ хэдүүлээ шалгаж үзнэ гэсэн үг. Тэрийг одоо нэг шалгах нэг арга байгаа. За тэрийг яаж шалгах вэ гэхээр ерөнхийдөө хөрсөө бид нар ингэж базаж үзнэ. Энэ бол жаахан шаварлаг болсон байна. Модны хөрс хийж болох уу? Модны хөрс яг зарим хүмүүс хийдэг юм. Гэтэ би бол хийдэггүй. За энэ бол нэлээд чигтэй болоод ингэж юуцсан байна. 75% чиг гэхээр ямар байх вэ гэхээр ингээд базангууд ингээд тангууд бутраад ундаг. Тийм хөрс яг үрслэндийг таардаг байхгүй юу? За одоо би та бүхэнд 75% чигтэй хөрс ханаас харуулах вэ? Нааш нэг харуулах. За энэ тэгээд бид нар ингээд нэг метр орчим газраас ингэж унгаах хэрэгтэй байхгүй юу?
Тэгэнгүүт ингээд газар тундаад яг ингээд сайхан бутарч ивэл яг 75% чигтэй хөрс. Үрсгээ ээж болно гэсэн үг. Хэд тийм бутарч ийн. Хэд ийм чигтэй ийм нөгөө нэг шамбайсан болохоор ч дараа нь хатахаараа ингээд нөгөө хаг хатаад хэд хатаад идэг. Зөв. Тийм. Хэд хуурай бол мэдээж нөгөө өрмөөр соёолохгүй шүү дээ, тийм ээ. Тийм. Яг гэрийн нөхцөлд болохоор чигээ ингэж тааруулна. Тэгэхээр бид нэр хийтэх ингээл нэг амар ингээд шалбаат хуслаад тахгүй нэ штэ. Ерөнхийдөө ингээ өлөн зөмг чигтэй 75% гэдэг метрээс дээрээ шидэд махад газар бутарч ивэл 75 инч. Ийм хөрс ингээ уламжлалт аргаар найруулад үрсэлгээгээ хийж болж исэн ер нь болох баха. За дараагийн хөрсөө ярих уу. Тэгээд энэ үрсэлгээний сав яг өдөр нутагт юм одоо боломж муутай бол ийм хөөсөнцөр ийм хайрцаг бас яг өдөд дулаахан айгуу сайхан байдаг шүү. Яг зориултын юм үрсэлгээний сав байх юм бол нөгөө өрийн дэлгүүрүүдээр зөндөө байдаг шүү дээ, тийм ээ. Энэ бол давуу тал нь ингээ доороос нь усалцдаг. Тэгээд доороос ус чигээ барьч доош ингээ шороо унаад тахгүй давуу талтай. За уламжлалт аргаар бол ингэж хөрсөө найруулдаг. Өрийн дэлгүүрүүд их олон болсон тий. Тэгээ тариаланчдын дэлгүүрүүд айгүй олон болсон. Хятад болон Оросоос янз бүрийн гоё нөгөө шинжлэх ухааны үйлдвэрүүдийн гаргасан хөрс юунууд айгүй элбэг болсон учраас бид нар тэр олгоныг бас нөгөө амьдрал ахуйтай ашиглаж хөдөлмөрөө хөнгөвчлөх хэрэгтэй. За яг нэг 2 жилийн өмнөөс би хөрсөө яаж найруулж ихсэн бэ гингүүд яг нарийн юм үрсэлгээний хөрсийг болохоор хар шороо хөнгөн хөрс. Дахиад ярьчихноо. За. Хар шороо хөнгөн хөрс. Энэ хоёрыг болохоор яг 50-50-аар хойлохоор бас хөрс хит хөнгөдөд идэг. Одоо 60-40-оор хойлно гэсэн үг. 60% нь хар шороо, 40% нь хөнгөн хөрс. Хөнгөн хөрснүүд одоо гадуур дэлгүүрүүдээр янз бүрийн бүтцтэй байгаа. Би болохоор ямар хөө бүтцтэй хэрэгэлдэг вэ гэхээр ийм хөвдөн агрбалт гэдэг юм ийм хөвдөн ийм хөрс хэрэгэлдэг. Айгуу гой хөнгөн хөрс. За одоо энэнийхээ нэг энэ хавьд нэг хар шороо 60% гэж тооч хар шороо хийсэн бол энд нь ингээд нэг ийм дайны хөнгөн хөрс ингээ хийгээд холиод тэгээд бас нэг хоёр нэмэлт бодис хийдгээ. Тэр нь юу гэхээр энэ перлит одоо хөөгц мөгөнцрөөс хамгаална. Чийг барина. Бас нөгөө бордоо ургамлын нөгөө микроэлементний вермикулит энэ хоёр бодисыг ашиглаж өгдөг. Энэ хоёр гэхдээ маш бага ордог. Ингээд үзэхээр нэг нүдэнд гялзаал харагдчихвэл болдог. Айгу бага ордог шүү. За тэгээд ингээд үндсэн хөрсөө бол яг ингээд бэлтэж байна. За гэтэл бид нөгөө нэг янз бүрийн нарийн ширхтээ өрнүүд бол хийх шаардлагатай байдаг. За энийгээ бас ариутгана хэдүүлээ. Зүгээр ингээд хийчихгүй. Бас ариутгалт одоо часаалуу ус хийхээс гадна сүүлийн үед ийм бас юм өрийн дэлгүүрүүд ийм гоё бодис гараад ирсэн байгаа. Фита спрей энэ болохоор одоо янз бүрийн хөөгц мөөгөнцөр хар хөлтөх гээд янз бүрийн өвчнөөс бол урьдчилан сэргэлдэг юм бодис байгаа. Зөв. Тэг одоо өвдүүлэхгүй гэсэн үг. За тэрийг болохоор яг энэ нарийнхны зааврын концентрацийн дагуу найруулад ингээд бэлдээд тавьчтай юм би. Тэгээ ингээд хөрсөө ингээд гэхдээ энд бол нэг халуусны шаардлага байхгүй. Бас ингээд нэг бодсон байгаа учраас ингээд нэг хоногийн өмнө ингээд сайхан хөрсөндөө ингээд шингээгээд ингээд хонуулаа бас нөгөө бид нар 75% баримжаалт чинь багаж байдаг бол хатгаж үзэл мэдчихэж штэ. Өнөөдрийн нөхцөлд болохоор багажгүй байна. За ингээ яг үндсэн хөрс нь бэлэн боллоо. Ийм үндсэн хөрс бэлэн болонгууд би нэг 2 см эртээ ингээд яг хөнгөн хөрс ингээд дээр нь зулч тээ. За ингээд зулч. Яг бол нөгөө нялх жижиг өрнүүд чинь их хөнгөн хөрсөнд айгүй хурдан задч үндэс хурдан аав. Тэгээ яг ийм дан хөнгөн хөрсөнд хийхлээр хөнгөдөө тэгээд айгүй хурдан хатаад үндэс ургамал томорч өгөхгүй тийм сул тал ажиглагдаад тахангууд нь би ингээд суур хөрсөн гэж бэлдээд байгаа шүү. Тийм. За ингээд 1 см-тэй хөнгөн хөрсөө бэлтчингүүтээ хэдүүлээ үрээ тавина. Одоо би өнөөдөр энэ ямар үр бэлтэж ирсэн бэ гэхээр энэ баян баажаа. Ийм үр бэлтэж ирсэн. Энэ нэг бутнаас 600 гаруй жимс ургадаг. Тасралтгүй ургадаг.
Тэгээд нөө нэг сойх юу ерөөсө шаардлага байхгүй ингээд тэлж урахдаг айгүй хөөрхөн. Сартаа жимсэн ч амттай. Нөгөө завгүй бол залхуу үнээр Тий. сартаа. За тэгээ баян баажиж 3 удаа бүр задлсан. За биелэг авахгүй болж байгаа юм байна. Үрээ дэвтээдгүү. Үрээ би дэвтээдгүй. Шууд л хийчихнэ. Одоо ингээд яг ингээ мөр юу ингэж ийгээд нэг нэгээр нь ингэж хийвэл айгуу сайн ургадаг. За энд харагдаж байна уу? Одоо нэг үрний хооронд 1 см эртээ зайвал тэгээд ингэ сах урчин. Йоо энэ олвол оноотой тий. Энийг уг нэг чимхэр мөнхөрөл хийх ёстой л да. Гэхдээ би нөгөө сурцсан аргаараа гараараа л хийчихлээ. Ингээд бүр ингээд ирж идэл гоё өрнө. За ингээ харагдаж байна уу? Энэ хооронд бол нэг жоохон зааваад ингээд өрөөд. Тэгэхээр нөгөө ургамал маань яг нөгөө зайнд айгуу сайн бүдүүн юмтай ургадаг. Иштэй. 1 см-ийн зайтай. 1 см-ийн зайтай ингээ. Мөр хооронд хэд байх вэ? Иймэрхүү багцаа гэдэг чинь нэг 2 см-ийн зайтай л. Мөр хооронд 2-3 см, игний хооронд 1 см. 1 см ингээд юм шүү. Яг стандарт бол яг ингэж хийдэг. За ингээд үрээ сайхан игнүүлээд байрлуулчлаа гэж хэдүүлээ төсөөлье тий. Бид нар ямар ч үсэн 2 игнэд хийсэн байна. Тэгээ энэ дээр одоо маш нөгөө хөнгөн өрснөрөө маш бага очиж байгаа. Ерөөсөө үрээ дөнгөж талд оруулаад ер нь заримдаа ч барах цохойжсэн ч зүгээр тий. Бажажагийн үрч ер нь өөрөө их жижиг л дээ помидор дотроо. За ингээд жоохон хөнгөн дарж өгөөд шүршиж туслана. Шүршигч минийх байхгүй байна. Одоо би энүүгээр маш зөөлөн услахаас Энэ бол өмнө хийсэн үржлэг байна тий. Сайхан игнэсэн. Тий яг игнүүлж хийгээд энэ ч одоо 1 сарын 20 дээр хийсэн үржлэгүүдүүд ийм болцсон байна. Юуны үржлэг вэ? Энэ нөгөө зөгийн үргээ цэцгний үржлэг байгаа. За. Яг иймэрхүү байдлаар гардаг. Тэгээд манайхан нэг л юм аягүй анхаар үр соёолох градус чинь ерөөсөө л 25 хамгийн дээдэлтэй доотлолтой 25 байх хэвээр. Тэгээд цохойгаад гараад ирэнгүүт нь сунал төхөөс сэргийлээд одоо тухайн орчны градусыг 10-аар бууруулна гэж байгаа. Тэгэнгүүт хэд рүү авчихна гэсэн үг 15 руу. 15 градусын доор аж тийм сэрүүндүү газар зөөн шилжүүлнэ. Тэгэхгүй ингээд халуун газар авах юм бол энэ үрслэг маань нөгөө сунаад чанар муутай болчдөг. Энэ талтайгаа. Гол анхаарах зүйл. Гол анхаарах нь хүмүүс тэрэн дээр айгүй хаалтдаг нөгөө дулаахан газар ургуулаад байлгаад идэг. Тэр дулаанлах нь л байвал гэж бодоод идэг. Гэтэл нөгөөт маань сунцдаг. Тэгээл наранд сэрүүхэн газар гаргачихаар ургамал яг өөрийнхөө юугаар ингээд суналдаггүй гоё болдог. За хүнсний ногоо цэцгэн дээр болох нь ургалтай хугацаа гэж байдаг те. Тэрийг бид нар маш сайн тооцоолж үрслэгийг хийх ёстой. 5 сарын 25-наар би нөгөө цэцгэлүүлсэн байх үднээс цэцгээ бол нэлээд хийдэг. За энийг болохоор 1 сарын 20-ны үеэр хийсэн хун цэцгнүүд одоо ийм болцсон байна. Гүзээлзэн бас нэлээд урт хугацаанд хийгдэх болохоор 12 сарын 20 дээр хийгдсэн гүзээлзэн удаал дөнгөж ийм болж байгаа гэсэн үг. Ямар сорт вэ? Энэ Сория гэдэг голланд сорт байгаа. За тэгээд энэ жилдээ багтаа жимслүүлэхийн тулд ер нь жимслүүлэхийн тулд хийдэг байх нь тийм. За тэгээд 2 сарын 1 хавцаа болохоор хаш чинжүү цоохор майлзгуур хийдэг. За 2 сарын 1 хавцаа тэгээ хийдэг. 3 сарын 1 орчин болохоор би помидороо хийгээд эхэлцдэг. Гэтэ яг зарим жаахан эртгэлтэй. Гэтэ хийгээд эхэлцдэг. Одоо бол миний помидорнууд дулаан газар дөнгөж цухаж байгаа гэсэн үг. Төрүүчээсээ. Одоо ингээд цувуулаад л хийгээд байна. Тэгээ 3 сарын 20 хүртэл помидороо хийчин. 3 сарын 20-наас залгуулад ямар ургамлууд их өөр байцааны төрлөө. Одоо бөөрөнхий байцаа, салаад навч, айсберг, одоо брокколи ингээд навчит байдлын дээшээ ургадаг юм ногоон навчнуудаа ч юм уу 3 сарын 20 дээр хийгээд 4 сарын 1-ээс ахуулаад 20-ны дотор болохоор нөгөө хулуу өгөрцөө помидор өгөрцөө
Гуатны овгны ургамлуудаа хийгээд эхэлчихдэг. Яг хугацаа нь бол ингэж 1 сарын 20-наас хавлаад 4 сарын 20 хүртэл үргэлжлээд идэг гэсэн үг. Салгалтын хувьд болохоор ер нь нэг 1 сар болцсон үргэлжлэгээнүүдээ салгаад эхэлчихдэг гэсэн үг. Аль үргэлжлэгийг юм бэ те? Тий, яг хунд цэмцг одоо гадаа цаг удаа ургалттай болохоор одоо 3 сарын 20-оос хойш салгагдана гэсэн үг. Өгөрцөө хааш чинжүү минжүү болохоор ерөнхийдөө нэг үндсэн эхний 2 навчны дараа нэг 6 навчтай болсны дараа тусгай хоовонд дулаан газар шилжүүлэн суулгаж тариалтанд бэлтгэдэг. Ингэж явдаг шүү. За ингээд хүнжээдээ маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн одоо ивент итгэгчээр нарлаг хүлэмж ажиллаж байгаа. Тэгээд танд бас бэлэг дамжуулсан байгаа. Тэр бэлгийг гардуулж өгнө. За нарлаг хүлэмжээс бас би нэлээх үйлчлүүлэгцэн л дээ. Одоо энэ ингээ бүгдээ л нарлаг хүлэмжээс авдаг. Одоо энэ утаснаас авахлаа. Тий. Тэгээд танд маш их баярлалаа. Ялангуяа одоо өрхийн тариаланцд хэрэгтэй зөвлөгөө өгсөн. Тэгээд одоо бол яг үргэлжлэгээний цаг дундаа орж эхэлж байна те хэлж байна. Тэгээд танд маш их баярлалаа. Тэгээд ер нь ингээд дуртай хоббигоо хөгжүүлээд хүн ингээд дуртай юм хийгээд хар сүултээ бизнес чиглэл рүү орох юм боломжтой өрхийн тариалан ингээд айгүйх боломж байдгийг шүү гэд та бүгдээ урам өгье. Баярлалаа.